Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За багш нар өнөөдөр 11-р ангийн математикийн хичээлээр хавтгайн параллел ба перпендикуляр шулуун гэсэн сэдвийг заяа. За сэдвийг үзэхээс өмнө хэлээдүүлээ сэргээ саная. Y тэнцүү 3x дээр нэмэх нэг шулуун хэд гэсэн наадалтай байна вэ? Y тэнцүү хасах 2x-ээс хасах 5 гэдэг шулууны наадалт хэдтэй тэнцүү байна вэ? За наадалтыг бид нар голдуу n хэсгээр тэмдэглэдэг байгаа. N тэнцүү багшны наадалтыг болохдоо 3 гэж. N шулууны наадалтыг болохдоо багшны хасах 2 гэж. За бүгдээр анзаарч хараарай хүүхдүүдээ. X-ийн өмнөх коэффициент 3 байхад n тэнцүү 3 гарлаа. X-ийн өмнөх коэффициент хасах 2 байхад n тэнцүү хасах 2 гарч байна. За эндээс юусэн дүгнэлт хийх вэ гэхээр шулуун нь тэгшгэлээр өгөгдсөн тохиолдолд x-ийн өмнөх коэффициент бол шулууны наадалтыг илэрхийлдэг байх гэсэн. За одоо би болго тэмдэглэе. За А гэдэг цэгийн координат нь хасах 2, 5. Б гэдэг цэгийн координат нь 3, дайрсан шулууны наадалт хэдтэй тэнцүү вэ гэсэн бодлого байна. За энэ бодлогыг шийдэгдүүлээ. Өмнө нь болохоор бид нэр яасан шулууныхаа тэгшлүүдийг өгсөн байсан. Тэрнээсээ наадалтаа бол тавьсан. Одоо тэгвэл шулуун тэгшлэлээрээ өгдөггүй харин 2 цэгийг дайрсан шулууны наадалт хэдтэй тэнцүү вэ гэсэн бодлого тавьж байна гэсэн. За мөн үүнийг өмнөх ангид үзсэн байгаа. За багшны хэрэг болох танаар бичье. А цэгийн координатыг x нэр y1, b цэгийн координатыг x2, y2 гэж үзнэ. За тэгвэл a, b 2 цэгийг дайрсан шулууны наадалтыг олохдоо за хүртүүлт нь y координатуудын ялгуур байдаг. Хуваарьт нь x координатуудын ялгуур. За энэ томьёогоор олдгоо гэдгийг 10 дугаар ангид бид нэр үзсэн байсан. Одоо энэ бодлогоо түрүүн тавьсан бодлогыг томьёогоор шийдэж наадалтаа олъё. За n a b гэж бичиж өгье. Энэ юу гэсэн үг гэхээр a b 2 цэгийг дайрсан шулууны наадалтаа гэж хэлж байгаа гэсэн. За хүртүүлт y цэг нь y координатуудын ялгуур байна. За тэгтээ энд нэг юм гараарай. Багш нь томьёон дээр y2-оос хань y1 x2-оос нь x1 гэж бичиж байна. Тэгэхдээ заавал y2-оос y1-ийг хасах албагүй. y1-ээс y2-оо хасчих болно. Харин гол нь y1-ээс y2-ыг хассан бол хуваарь x1-ээс x2-ыг нь хасаж өгөх ёстой юм шүү хүүхдүүдээ. За ингээд 5-аас хасах нь 7 буюу би y1-ээс y2-ыг хаслаа. Тэгвэл хуваарьт нь x1-ээс x2 хасна. Хасах 2-оос хасах нь 3. За хүртэл хасах 2, хуваарьт нь хасах 5. Тэнцүү ногдуур нь 5-ны 2 гарч байна. За ингээд тавьсан болгоны маань наадалт нь 5-ны 2 гэж бодлоо гэсэн. А b 2 цэгийг дайрсан шулууны наадалт 5-ны 2 гэж гарч байна. За одоо ингээд өмнөх мэлгээ сэргээн сонсож учраас хэдүүлээ одоо өнөөдрийнхөө хичээлд оръё. За y тэнцүү 4x дээр нэмэх нь 1, y тэнцүү 4x-ээс 3 гэсэн 2 шулуун тэгшгэлээр өгдөжээ. 2 шулууны огтлцны цэг хэдтэй тэнцүү вэ гэсэн бодлого тавь. За 2 шулууны огтлцны цэгийг олохдоо хэдүүлээ 2 шулууныхаа тэгшгэлүүдийг хооронд нь тэнцүүлж олдог байгаа. Тэгэхээр 4x дээр нэмэх нь 1 тэнцүү 4x-ээс хасах нь 3. Шугам тэгшгэл шигдэж байна гэсэн. За тэнцүүгийн тэмдгийн хоёр талын тэнцүү илэрхийлэл шууд усна. Тэгэхээр 4x устгах нь тэнцүүгийн зүүн талд 1, тэнцүүгийн баруун талд хасах 3 үлдлээ. Тэгэхээр 1 хасах 3 хоёрдоо
тэнцэхгүй. Ингээд энэ тэгштгэл маань шийдвэр болж байна. За, хоёр шулууны оцлын цэг шийдвэр. Шийдвэр гарна гэдэг нь хоёр шулуун нэг жирэмхий цэггүй гэсэн. Нэг жирэмхий цэггүй хоёр шулууны байрлал нь параллел байна. За, тэгэхээр бидний өгсөн 4x-ээр нэмэх нь 4x-ээс 3 гэдэг хоёр шулуун маань хоорондоо параллел шулуунууд байх нэ. За, хэдүүлээд өгүүлье. Хоёр шулуун за, энэ тэмдэглэл бол параллел гэсэн тэмдэглэл тийм үү? Бүгдээ бүгд мэдж байгаа. Хоёр шулуун параллел бол хоёр шулууныхаа анх өгсөн тэгштгэлийн налалтуудыг хаяа. Эхний шулууны налалт 4, хоёр дахь шулууны налалт мөн адил 4. Тэгэхээр m1 тэнцүү 4, m2 тэнцүү 4. Энэ хоёр налалт маань хоорондоо тэнцүү. За, эндээс дүгнэлт хоёр шулуун параллел байвал шулууны налалтууд хоорондоо тэнцүү байдаг байх нэ. За, чанар хэлж өгье багш нь. Хэрвээ параллел хоёр шулуун байвал тэдгээр хоёр шулууны налалтууд хоорондоо тэнцүү байв. За, энэ өгүүлбэр мөн уруугаараа бэлдэг. Хоёр шулууны налалтууд хоорондоо тэнцүү байвал уг хоёр шулуун хоорондоо параллел байв. За, жишээ бодлого өгье. А цэг гэсэн. А цэгийн координат нь хасах 1. Б цэгийн координат нь 1, 6. С цэгийн координат нь хасах 7-1, хасах 17. Д цэгийн координат нь 0, 11, 3 гэсэн 4 цэг хүчээ. Тэгвэл А, Б, С, Д хоёр шулуун параллел мөн үү? За, гэсэн бодлого байна. За, бодлого бодохдоо хэдүүлээ цайны хэлсэн чанарыг ашиг. Хоёр шулуун параллелээр налалтууд хоорондоо тэнцүү байв гэсэн учраас тэгэхээр А, Б хоёр зэрэг дайрсан шулууныхаа налалтыг С, Д хоёр зэрэг дайрсан шулууныхаа налалтуудыг тус нь болоод хэрвээ хоорондоо тэнцүү байвал хоёр шулуун маань параллел мөн үү үзэх. За, А, Б хоёр зэрэг дайрсан шулууныхаа налалтыг олъё. Үрдүрт нь y координатуудын ялгуур, хуваарьт нь x координатуудын ялгуур байна. За, хүртүрт хасах 14 гарлаа, хуваарьт хасах 2 гарлаа. Ноордуур нь 7 байх. За, тэгэхээр А, Б хоёр зэрэг дайрсан шулууны маань налалт 7 байх. За, одоо С, Д хоёр зэрэг дайрсан шулууныхаа налалтыг олъё. За, хүртүрт мөн y координатуудын ялгуур байна. Хасах 17-оос хасах нь 13. Хуваарьт нь x координатуудын ялгуур байна. Хасах 7-1-ээс хасах нь тэг. За, хүртүрт нь ижил хуваарьтай учраас хоорондоо шууд нэмэгдлээ. Хасах 10-10. Хуваарьт нь хасах 7-1 гарч. За, хасах 10-10 гэдэг маань хасах 1-тэй тэнцүү. Хасах 1-ийг хуваах нь хасах 7-1 гэдэг маань 7 байх нэ. Ноордуур нь 7 байх. За, одоо хоёр шулууны маань налалтууд тэнцүү байгаа учраас А, Б, С, Д хоёр шулуун хоорондоо параллел мөн гэж хариулах нэ. За, бүгдээ одоо дараагийн бодлого руу шилжье.
хатгаа дээр өгөгдсөн А, Б хоёр цэгийг дайрсан шулуун, С, Д хоёр цэгийг дайрсан шулуун өгөгдсөн байна. За, энэ хоёр шулууны налалтуудыг олъё хэвлээ. Налалтуудыг олъё. За, энэ дээр багш нь координатыг бичээд өгье. А цагийн координат нь 0, 2, Б цагийн координат нь хасах 2, хасах 4, С цагийн координат нь хасах 4, тэг, Д цагийн координат нь 2, хасах 2 гэж өгөгдсөн байна. За, эхлээд хэдүүлээ налалтыг олохоос өмнө А, Б хоёр цэгийг дайрсан шулуун маань С, Д хоёр цэгийг дайрсан шулуун хоёр маань хэрхэн ямар байршилтай байна гэдгийг анзааръя. За, зураг дээр тодорхой анзаарч байгаа. Энэ хоёр шулуун маань перпендикуляр байна. Перпендикуляр байна. За, А, Б шулуун С, Д шулуунтай перпендикуляр юм байна. За, энэ тэмдэглэе. А, Б гэдэг шулуун бол С, Д гэдэг шулуунтай перпендикуляр нэ гэсэн. За, хэдүүлээ налалтаа олъё. Тэгэхээр А, Б хоёр цэгээ дайрсан шулууныхаа налалтыг олъё. За, хүртүүлэлт нь Y координатуудын ялгуур байна. Y координатуудын ялгуур байна. 2-оос хасах 4 гэсэн координат байгаа учраас үүнийг хаалтанд гэж тусгаарлаж өглөө. Хасах 4. Хуваарьт нь X координатуудын ялгуур байна. 0-оос хасах нь мөн хасах 2 байгаа учраас хаалтан дотор хийж өглөө. За, тэнцүү. Хасах, энд хасах. Энэ маань тэгэхээр хасахын нэмэх болно. 2 дээр нэмэх 4-гээр хүртүүлж 6 гарлаа. За, энд мөн хасахын нэмэх болоод хуваарьт 2 гарлаа. Ноогдуур нь 3 байна. За, тэгэхээр А, Б хоёр цэгийг дайрсан шулууны налалт нь 3-тэй тэнцүү гэж гарлаа. За, одоо С, Д цэгүүдийг дайрсан шулууны налалтыг олъё. За, хуваарьт мөн Y координатуудын ялгуур байна. 0-оос хасах нь 2. Тэг хасах нь Y координат маань өөрөө хасах тэмдэгтэй учраас мөн хаалтанд хийж өглөө. За, 2. За, хүртүүлэлт хуваарьт болохоор X координатуудын ялгуур байна. Хасах 4-өөс хасах нь 2. За, хүртүүлэлт нэмэх 2, хуваарьт хасах 6. Хооронд нь хураалаа. Хасах тэмдэгтэй 3-1. За, С, Д цэгийг дайрсан шулууны налалт нь хасах 3-1 гарлаа. Хасах 3-1 гарлаа. Эндээс илэрхий харагдахад 2 налалтыг хооронд нь үржүүлэхэд хасах 1 гарахаар харагдаж байгаа. 3-ыг үржигэн хасах 3-1. Тэнцүү хасах 1 гар. Хасах 1 гар. За, хэдүүлээ бодлоо анзааръя. Анх өгсөн хоёр шулуун маань координатын хавтгай дээрээ перпендикуляр байршилтай байсан. Тэгэхээр А, Б, С, Д хоёр шулуун маань перпендикуляр байна. А, Б, С, Д хоёр шулуун перпендикуляр гэсэн юм. Налалтыг олсон чинь А, Б цэгийг дайрсан шулууны налалт нь болохоор 3 гарлаа. С, Д хоёр цэгийг дайрсан шулууны налалт нь хасах 3-1. Хоёр налалтын үржүүрүүд хасах 1 гарлаа. За, эндээс багш нь дүгнж хэлэхэд перпендикуляр шулуунуудын налалтуудын үржүүр хасах 1-тэй тэнцүү байна. За, уруугаар хэлэх юм бол налалтуудын үржүүр нь хасах 1-тэй тэнцүү байдаг. Хоёр шулуун хоорондоо перпендикуляр байна. За, гэсэн чанар гэх нэ. За, чанараа багш нь баталгаад хэлж өгөхөд хоёр шулуун перпендикуляр байвал налалтуудын үржүүр нь хасах 1-тэй тэнцүү байдаг. Уруугаар налалтуудын үржүүр хасах 1-тэй тэнцүү байвал хоёр шулуун хоорондоо перпендикуляр байдаг. За, жишээ болгоё. А цэгвэрчээ координат нь хасах 1, хасах 1. Б
BC өглөө. BC-ийн координат нь 2 5. CC өгсөн. CC-ийн координат нь 2 К. За A, B, C 3 цэгт оройтой. A, B, C гурвалжин өгөө. Хэрэв A, B, BC-тэйгээ перпендикуляр бол К-гийн утга хэдтэй тэнцүү вэ? К-гийн утга хэдтэй тэнцүү вэ? За, ерөнхийдөө энийг координатын хатгаа дээр зургахгүйгээр гурвалжин байснаа гэж үзвэл тэгш өнцөг гурвалжин байсан байх нэ гэсэн. А, Б, Б, С гэсэн учраас B дээр тэгш өнцгөнд байрлах А, Б, С гэсэн тэгш өнцөг гурвалжин байсан гэсэн үг байна. За, бид нар түрүүнд хэрвээ хоёр шулуун перпендикуляр байвал тэдгээрийн налалтуудын үржим хасах нэгтэй тэнцүү байна гэдэг үзсэн учраас К-га олохын тулд А, Б, Б, С гэсэн хоёр шулууныхаа налалтуудыг ямар ч хэсэн тус тусад нь ихлээр олъё. За нэгдүгээр тэгэхээр А, Б хоёр цэгийг дайрсан шулууныхаа налалтыг олъё. А, Б хоёр цэгийг дайрсан шулууны налалт. За бүртгүүл Y-үүдийн ялгар. Хасах 1-ээс хасах 5. Хуваарьт нь X-үүдийн ялгар. Хасах 1-ээс хасах 2. Тэнцүү. За хүртүүл хасах 6. Хуваарьт нь хасах 3. Тэнцүү 2. За одоо BC цэгийг дайрсан шулууныхаа налалтуудыг BC. За тэгэхээр эхлээд Y цэгийн Y координатын ялгарууд байна. 5-аас хасах нь К. За хуваарьт болохоор X координатуудын ялгар байна. 2-аас хасах нь 2К. За BC хоёр цэгийг дайрсан шулууны маань налалт үсгээр илэрхийлэгдсэн. Илэрхийлэл боллоо гэсэн үг. Одоо А, Б маань BC-тэйгээ перпендикуляр гэсэн. Перпендикуляр байх чанар нь болохоор налалтуудын үржим хасах 1 байна гэж үзсэн. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь үржүүлээд хасах нэгтэй тэнцвүүлэх нэ. 5-аас К хуваахан 2-аас 2К буюу BC хоёр цэгийг дайрсан шулууны маань налалт. Үүнийг үржих нь А, Б хоёр цэгийг дайрсан шулууны налалт 2-тэй тэнцүү гэж байна. Энэ хоёрын үржүүр тэнцүү хасах нэг гэдэг маань перпендикуляр гэдгийг зааж илэрхийлж өгч байна гэсэн. За гэдэг тэгшлээ бодъё. 2 энэ дээр хэдүүлээ 5-аас хасах К хуваахан гэд 2-аас 2-ыг хаалтны өмнө гаргаад хоёртой хороо үзчих. Хоёртой хороод. За эндээс тэгшүүл маань 5-аас хасах К тэнцүү хасах 1 дээр нэмэх К тэнцүү. За шугам тэгшүүл. Хувьсагчтай хувьсагчгүйгээр нь ялглаа. 2К тэнцүү 6. К тэнцүү 3. За ингээд CC-ийн координат маань К-га суучаас CC-ийн координатаа бичье. CC-ийн координат нь 2К гэж илэрхийлсэн. Тэгэхээр 2К гэдэг бол 2-ыг үржих нь К гэсэн үг учраас 2-ыг үржих 3 буюу X координат нь 6 авах нь. Y координат нь шууд К-аар илэрхийлж байгаа учраас 3 байх. За энэ бол бодлогын маань хариу байна. К тэнцүү 3 буюу CC-ийн координат 6 3 байх үед A, B, C гэсэн гурвалжин маань тэгш өнцөгт гурвалжин болох нэ. За одоо хэдүүлээ баттгаагүй бодлого бодъё.
Эмцэг. Координат нь хасах 1, хасах 6. Эмцэг өгчээ. Эмцэгийн координат нь 3, хасах 12. Пцэг. Пцэгийн координат нь К6. За гэсэн 3 цэг өгдөв. 3 цэг өгдөв. За тэгвэл аад нь П 3 цэг 3 цэг нэг шулуун дээр орчих бол нэг шулуун дээр орших бол К-гийн утгыг бол за бэдэн Н П шулуунууд перпендикуляр бол К-гийн утгыг гэсэн бодлого байна. За бодолт эхлэе. Бодолтоо гэдэг МНП 3 цэг нэг шулуун дээр оршин гэж байна. Нэг шулуун дээр оршин. За тэгэхээр ерөнхий зүгээр зургтуул нэг ийм ханднаа гэж үздэг. П гэсэн 3 цэг нэг шулуун дээр оршин. За энэ МН гэдэг нэг шулуун байна. МН гэдэг нэг шулуун. НП гэдэг дахиад нэг шулуун байна. Н дахиад НП гэсэн хоёр шулуун байна гэж үзье. За тэгвэл энэ хоёр шулуун маань хоорондоо давхцсан хоёр шулуун байна. Давхцсан хоёр шулуун байна. За давхцсан хоёр шулуун учраас хоорондоо параллел хоёр шулуун гэдэгтээ ижил тодорхойлолтоор явна гэсэн. Тэгэхээр энэ хоёр шулуун давхцсан гэдгээс илүү бидний үндсэнтэй холбоотойгоор МН, НП хоёр шулуунаа параллел гэж үзэх нэ. МН, НП хоёр маань параллел. За тэгэхээр МН, НП-тэй параллел юм бол энэ хоёр шулууны налалтууд хоорондоо тэнцэв. Гэдгээс МНП3 маань нэг шулуун дээр оршин гэж гарах нэ. За тэгэхээр МН цэгийг дайрсан шулууны нагалтыг олъё. М цэг хоёрыг дайрсан шулууныхаа нагалтыг олъё. За хүртүүрт нь Y координатуудын ялгуурай. Y координатуудын ялгуур. За хасах 6-аас хасах нь 12 маань өөрөө хасах тэмдэгтэй. Хасах 12 хаалтан дотор хийж өгөн. Хүртүүрт хуваарьт нь X координатуудын ялгуур ахна. Хасах 1-ээс хасах 3. За хүртүүрт хасах 6. Хасахын нэмэх болоод хасах 6 дээр нэмэх нь 12 буюу хүртүүрт 6 гарна. Хуваарьт нь хасах 4. За хоёртой хооронд нь хураалаа. Хасах 2-ны 3 гарна. За одоо П цэгийг дайрсан шулууны нагалтуудыг бол. За П цэг маань НП. За хүртүүлт хасах 12-оос хасах нь 6 буюу Y координатуудын ялгуур хичээллээ. Хуваарьт нь 3-аас хасах нь К буюу X координатуудын ялгуур хичээлж. За тэнцүү. Эндээс хүртүүр нь болохоор хасах 18, хуваар нь К-аас хасах 3 хэвээр юм байна. За хоёр шулууны маань нагалтууд тус тусдаа хасах 2-ны 3, 18-ыг хуваах 3-аас К 2 гарлаа. Эндээс бид нэр МН-гээ параллел байх юм бол 3 цэг нэг шулуун дээр оршино гэж үзсэн учраас параллел байх нөхцөл маань нагалтууд хоорондоо тэнцүү.
За тэгэхээр энэ хоёр налалтыг хооронд нь тэнцвүүлээд К-гийн утга олж тэгшгээд бодох нэ. К тэнцүү хасах 2-ны 3. За тэнцвүүн тэмдгийн хоёр талд хожил хасах тэмдгүүд уйлаа адилхан нэмэх үйж болно эерэг бол эргээ солигдчих юм. За тэгээд 18 3 2-ыг хураачих гэлээ. Илүү хэлбэр хурдан бодохын тулд хураалаа 6. За ингээд пропорцийнхоо чанарыг ашиглавал эндээс 12 тэнцүү 3-аас хассан К. За эндээсээ шугам тэгшэл учраас К тэнцүү 9. За А тохиолдлын бодлогын хариу болохоор MNP 3 цэг нэг шугам дээр орших К-гийн утгыг олоо гэдгийн хариу К тэнцүү 9 гарч байна гэсэн. К тэнцүү 9. За одоо B гэв. B. За B болгонд болохоор MNP шугам перпендикуляр бол К-гийн утгыг олох гэсэн. Өмнөх Ад бодогдсон MNP гэдэг хоёр шулууны маань налалтууд бидэрт B болгонд шууд хэрэг болох. За хоёр шулуун маань перпендикуляр гэсэн учраас MN перпендикуляр NP гэж өгөгдсөн байгаа гэсэн учраас перпендикуляр шулуунуудын налалтуудын мөржүүд хасаа нэгтэй тэнцвэ. Тэгэхээр хоёр налалтаа хооронд нь мөржүүлээд хасаа нэгтэй тэнцвэлээ. Урваас хасган К үрчгэн бэ. Хасах 2-ны 3 байгаа учраас үнийг хаалтан гэж. Хасах 2-ны 3 тэнцүү хасах 1. За шугам тэгшлээ бодохно. Хураалаа 9. За энэ хасах хасгын нэмэг болчих. Хасах хасгын нэмэг. За 3-9-ийн 27 тэнцүү 3-аас К хасах нэгтэй очиж үржигдгээрээ хасах 3 дээр нэмэх нь К. Эндээс К тэнцүү 30 гарч. За B бодлогын маань хариу К тэнцүү 30 байна. Тэгэхээр К-гийн утга 9 байхад К-гийн утга 9 байхад MNP 3 цэг маань энэ 3 цэг маань нэг шулуун дээр оршдог байна. К тэнцүү 30 гарсан тохиолдолд MNP гэдэг хоёр шулуун хоорондоо перпендикуляр байдаг байна гэсэн. За өнөөдрийн хичээл өгөр өндөрлж байна. Гал хандуулсан хүмүүстээ баярлалаа. Та бүхнээс суралцах амжилт хүсье.